хүнд туссан. Амар уур хүрээд. Hi YouTube. Энэ удаагийн бичлэгээрээ яг юу ярих гэж байгаа нь энэ бичлэгний нэрнээс бол шууд ойлгомжтой болсон байх. Тийм болохоор шууд ярьж эхлэе гэж бодлоо. За сүүлийн үед надад ирж байгаа асуултуудын ихэнх нь яг Volume Plus-тай холбоотой асуултууд байсан. Яагаад ажилласаа гарсан бэ? Гарсан гэдэг чинь үнэн юм уу? Худлаа яриад л та. Яаж орсон гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуултууд амар ихээр ирж байгаа. Яг яаж хариулахаа одоо юу гэдэг яг ингээд зүгээр ингээ маш богинохон ингээл нэг ганц өгүүлбэрт ч юм уу те багтаагаад хэлчихээр тийм амар тавч хариулт байхгүйсэн болохоор бүдэнд нь хариулж чадахгүйсэн. Удаан хугацааны турш асуусаар л байгаа болохоор бас хариулж өгөх ёстой юм шиг тийм мөртөө юм шиг санагдаад энэ бичлэгээ хийж байна. Одоо яг гарсан шалтгаанаасаа одоо гадна Volume Plus-тай холбоотой ирдэг асуултуудад нэг хүмүүс ингээ хариулаад явчих гэж бодлоо. За бүр ихнээс нь эхлэе. Би Volume Plus-д анх яаж орсон бэ? 2019 оны 3-4 сард болов Volume Plus одоо эмэгтэй хөтлөгчийн сонгон шалгаруулалт зарласан. Одоо яг тэр зарыг ингээ харчаад би очмоор байсан л да. Өөртөө амар итгэлгүйсэн. За ер нь бол тэнцэн гэдэг ч худлаа да гэдэг ч юм уу те. Бараг очиод хэрэггүй байх гэж бодоод ер нь бол нилээ айсан. Тэгсэн чинь манай хамтлагийн Ояка над руу бичээд хоёулын шалгаруулалт руу хамт явъя ингээ хань олчих гээд. Тэгээ оцсон байхгүй юу? Тэгсэн чинь яг боловсрол дээр гардаг. Яг түн шиг шоу нэвтрүүлгийн яг прогоны үе ингээ зэрэгцсэн байсан. Тэгээ тийм болохоор энэ бол очиж чадаагүй битээр. Тэгээд ямар тааж тэр үед угаасаа нэг тэнцэн гэсэн тийм ихтгэл байхгүйсэн болохоор тэгэл нэг тэгж амар харамсаагүй. Тэгж жагаад баачгах над руу ингээ залгадаг байхгүй юу? Сая ингээ уугаач над руу ярьлаа гэд. Тэгээ заа гэсэн чамайг асууж ийн гэд. Тэгээд уугаач баачгахтай юу гэж ярьсан бэ гэсэн чинь Рубид одоо ингэж одоо хөтлөгч хийх сонирхол байдгүй гэж асуусан гэсэн. Тэгээд над руу ингээ залгаад тэг би бүр ингээ амар баярлаад би бүр өөртөө итгээгүй. Одоо баярлахын хажуугаар бас нөгөө нэг энэ хүн надад итгэж байгаа да. Тэгээд би өөртөө ингээ давхар амар итгэлгүйсэн болохоор яана одоо намайг яаж чадна гэж итгэсэн болоо би чи ер нь бол үдчих чадахгүй штэ. Би эзэж ингэж хөтөлж олон юм ингэж ярьж марж үдчих байгаагүй. Тэгээ Руби ер нь бол чадчих юм шүү те чадчих واخа гэсэн итгэлийн ингээд амар алах гад энэ да гэж тухайд бодож исэн. Тэг ингээ айх сандрах ингээд баярлах ингээ амар олон юм зэрэгцсэн. Тэгээд бачках за ингээ угагч руу холбогдороо гэ тэг угагч руу битсэн. Сая бачкахтаа ярьлаа гэсэн чинь угагч ер нь бол ингээ энэ талаар ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэгжсэн надаас яг ингэж асуусан. Гол нь чи намайг асуусан болохоор биш. Чи яг өөрөө хүсэж гин үү? Чамд өөрөө тэгэж одоо хөтлөгч хийх тийм сонирхол байна уу гэж асуусан. Тэгээд би өмнө нь болсон шалгаруулалтан дээр бас очихыг хүсэж ийсэн ч ажилд авцаад очиж чадаагүй гэдгээ бас хэлсэн. Тэгээд би тэр цаг тавлаа тэгээ уулзсан. Тэгээ очиж уулзахад угагч өөрөө байгаагүй. Даанагч байсан, батрайсан. Тэгээ Volume Plus дээр очиж уулзаад тэгээ би шууд нөгөө про бөгнө гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэл нүрээ ингээл амар хичээж бодоод камерын дээр одоо яавал гоё дэжгүй харагдах гээл. Тэгэл би ингээд сандарсан байгаа штэ одоо яана про бөгнө ингээл талкаах ингэж байгаа байхгүй юу. Чи ингээд стори ихтэй ингээд ярддаг стори гэдэгтэй тийм болохоор юу гайг баха чадчих баха гэдэг ч байхгүй юу. Гэсэн чи тэр надад ингээд амар юм урам өгсөн нэрээ чадчих ч юм уу гэд. Тэгээд тэр өдрөө биш маргаашнаас нь эхэлж пробонд орохоор болсон. Тэгээд хамгийн анх очиж уулзсан өдөр нь болохоор 5 сарын 16-ны өдөр байсан. За тэгээд 5 сарын 17-нд очиод пробо өгсөн. Тэгээд надад ийм мэдээ ингээд бэлдэж өгсөн байхгүй юу? Нэг хуудсан дээр. Тэгээд тэр мэдээг амар цээжлээл. Тэгэл яг пробо өгөхгүй л одоо тайдан дээрээ зогсоол камерын өмнө ингээд одоо яг өөдөөс ингээд камер харж байгаа байхгүй юу? Тэгэл яг ингээд ярих гэсэн чинь нөгөө цээжилсэн бүх текстээ мартаал сандраал нүүр улаагаал тэгэл ингээ текстээ мартангууд ингээ камер руу гарч чадахгүй нүүд ингээ шидшээ гүүгээл амар хэцүүсэн. Би бүр амьдралдаа тайзан дээр чарахтаа тэгж сандарч үзээгүй. Тэгээд тэгсэн чинь одоо тэгж пробо өгч яхад харж исэн алтак даанагч мэгч намайг амар гуйрамжуулсан. Зүгээр болж ин гэдэг угаасаа сандрах чинь байдаг л асуудал камерын дээр өстө хөрх харагдаж ин мурагдаж ин гээд. Тэгээд амар гоё ингээ урамшуулж исэн. Тэгээд ингээ очиод өөрийнхөө бичлэгийг ингээ камерын дээр үзсэн чи бүр амар муу харагдаж исэн. За тэр чахаа эхний өдөр дандаа нөгөө сэтгүүлчдийн бичсэн мэдээг уншиж агаад тэгээ сүүлдээ өөрөө намайг мэдээ бичээрэй гэдэг даанаач тэгсэн байхгүй юу. Тэгэл би нэг мэдээ бичсэн. Тэгээд тэр мэдээгээ биччихэд пробон дээр уншаад тэгээд тэгсэн чинь маргааш нь ингээд би ажил дээрээ бас жоохон хоцроод очсон юм аа. Нэг 10 минут хоцорлоо. Тэгсэн чинь угагч байжсан. Угагч бүдэгийн үсийг эндүүдээд тэг намайг орсон чинь за өнөөдрөөс чи ингээд камерт эфир дээр гарна гэд. Тэгэл би бүр амар ингээд сандраад яна юу вэ гэл. Тэгэл угагч миний үсийг ингээд амар гоё эндүүдэж өгөөл. Тэгэл тэгжсэн аа. Одоо миний өмнө нь бичсэн мэдээ
одоо ингээд кок авсан. Тийм болохоор чамайг шууд ингээд эфирт гаргачихж байгаа шүү. Би дур мэдэд гаргачлаа гэж байгаа байхгүй. Тэр үедээ бас дахиад бодсон юм гэх юм бол одоо хөтлөгч болоход дан газ ингээд сайн ярьж илаа гэд хөтлөгч үндсэн болчихгүй мэнаа. Бас ингээд одоо найруулж бичихтэй одоо сонирхолтой мэдээ сонгох, тэрийг найруулж бичих, тэрийг хүмүүст хүргэх одоо тэрний илүү ингээд бас чухал байд юм байна гэдгийг бас тэр үед ойлгочихсон. Тэгээд 5 сарын 22-нд анх эфирт гарсан. Тэгээд 6 хоногийн дараа ер нь бол ингээд шууд эфирт гарч байгаа. Тэгээд Volume Plus дээр болохоор одоо зөвхөн Volume Plus дээр тэгдэм үү эсвэл одоо бусад албан байгууллагууд хамаагүй гэдэг юм уу мэдэхгүй байна. Ямар ч тач 3 сар ингээд одоо бэлтгэгдээд тэгээд 1 сар одоо дадлагчаад юу гэдэг туршилтын хугацаа гэх юм уу? Яг эфир дээрээ гараад яг үндсэн ажиллаа хийгээд тэгчээд ер нь бол 4 сар болсны дараа яг ингээд цалинтай яг үндсэн ажилтан болж одоо явдсан юм бэлээ. Тэгээд би болохоор тэр 4 сарын хугацааг 6 хоног болгож идсэн. Тэгээд Volume Plus-ын түүхэнд хамгийн хурдан хугацаанд үндсэн ажилтан болсон, хамгийн хурдан хугацаанд эфирт одоо гарсан гэсэн рекордыг тогтоосон гэсэн. Угаач тэгээд тэр үедээ яг ингээд яагаад намайг одоо хөтлж чадна гэж бодсон бэ гэхлээр ингэсэн гэсэн. Тайзнаар гарах юм Угаач ингээд надад одоо хэлдэг гинэ. За одоо тайзнаар гарахтаа дүүл ингэж гарыг одоо ийм хөдөлгөөн хий. Одоо энийг яасан гэж юм ингэж надад юм хэлээд тэгээд би нөгөө бүжигчтэй ингээд одоо хэлдэг байхгүй. За манайхаа ингэ хийж шүүгээд. Тэгээд тэр одоо дамжуулж байгаа юм маш богино хугацаанд амар оновчтой тодорхой тайлбарлаж ингээд хүнд ойлгуулж чаддаг болохоор намайг хөтлж чадна гэж бодсон гэсэн. Угаач ямар ч сан намайг ингээд ажиглаад надад тэр их амар том итгэлийг хүлээлгэсэн би бүр амар баярлж явдаг. За одоо ер нь аль яг ингээд гол сэдв рүү орцгоё. Яг Volume Plus-аас гарсан шалтгаан нь яг нэг зүйлээс болоогүй. Яг нэг зүйл болоод би гарыг гэсэн юм байгаагүй. Маш удаан хугацааны турш тийм одоо үргэлжилсэн тийм юм байсан. За Volume Plus анх ороод мэдээж ингээд олонний өмнө гарч байгаа одоо ийм ажил хийх гэж байгаа. Тэгэхээр олон хүнд харагдана. Тэгээд бүгдэнд нь таалагдана гэж байхгүй. Чамайг таалах нэгэн байна. Чамайг үзээ ядах нэгэн байна. Чамайг бүр амар үзээ ядах нэгэн байна гэдгийг ер нь л мэдчихсэн ч гэсэн яг одоо мэдээд бэлтгэлтэй байгаа гэж бодож байгаа ч гэсэн яг ингээд тулаад ирэхээрээ шал өөр юм бэлээ. Ядж хахад өөрийнхөө хийж үзэж байгаагүй юм хийж байгаа те. Тэгэл ингээл өөрийнхөө хувьд ингээл хамаг чадлаараа хичээгээл ингээл мэдээ бичээл тэгэл ингээл хөтлөөл явуулж хахад хүмүүс ер нь бол амар муулсан. Тэгээд миний хамгийн анх сошиалд оруулжсэн мэдээ beatbox хийдэг Бачкагийн тухай мэдээсэн. Тэгсэн чинь тэрэн дээр намайг одоо Ruby гэдэг нэрнээс олоод хүмүүс шууд үзээд эхэлсэн л дээ. Одоо Volume Plus өмнө нь бас Ruby гэдэг хөтлөгч байдаг байсан. Тэгээд одоо тэр охин гараад араас нь би дахиад Ruby гэдээ орсон. Тэгсэн чинь тэр нь хүмүүсийн дургуг амар хүргэсэн юм шиг үлээ. Тэгээд нэрнээс ахуулаад ингээл үзээд тэгсэн заяа. Хөтлөгч гэдэг юм дүрээр анхудаа олонд ингээ харагдаж байгаа штэ. Урнаандаа бүжигч энэ төр гэж явдаг байсан. Тэгээд тэгсэн чинь ингээд өөрөө ирэхгүй ингээл хүмүүс юу гэх бол хүмүүс яаж хүлээж авах гэдэг тийм хүлээлттэй. Тэгээд ингээ комментиг ингээ уншиж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ер нь аль ингээл үзээдсэн байсан. Амар сайн хөтлөөгүй л дээ. Тэгээд тийм амар гоё коммент ч тэгэж гордоогүй. Гэхдээ арайч тэгэж амар нэг юм дайрсан юм арай байхгүй бах та. Эсвэл хүмүүс зүгээр тоохгүй байх та гэж бодож исэн. Тэгээд ямар ч амар хүмүүс мулцсан байсан. Тэгсэн чинь од илэг амар хөрх нэгэн дээр нөмөрцөн байсан. Адилхан нэртэй яасан ийсэн гэдэг тэрний ямар сайн баярлсан. За тэгээ явж исэн чинь миний хамгийн анхны хөтлсөн Iconic News гаргаа. Iconic News одоо би хамгийн анх ингэ бичиж байгаа байхгүй юу? Тэгэл данагч сугаал бүтээгээс сугаал тэгэл 6 хац мэдээ бичдэг энэ тэгэл тэг би бүр ингээл амар ингээл хичээгээл мэдээ хичээл ингээл шүнжэнгөө бичээл заяа ажил дээр хоноол баг ажлаас 4-5 гэж гарснаа гэртээж баг усанд очоод буцаж ажил дээр очоод Iconic News уншаал. Миний одоо яг анх хөтөлж орсон одоо контент нь Plus News ахгүй юу? Тэгээ Plus News-ээсээ Iconic гэсэн дахиад шинэ контент авч байгаа. Тэгээд ингээд амар хичээгээд уншсан чинь тэрний ийм амар удаан ярьсан. Тэгээ өгнүүдээ хитрхи амар тод хэлсэн. Тэгснээ биеэ бүр ингээ амар цэгэнсэн. Имгэнэлтэй тий ямар ч нүрийн баясгалан байхгүй. Юу нь л тэгээ уншсан байсан. Биеэ ингээ хитрхи ингээ цэгэнсэн байсан болохоор тэгээд тэр Justin Bieber-ийн Iconic News тэгээд шууд ингээ устгагдчихсан байхгүй юу. Тэгээд тэгжсэн Billie Eilish-ийн Iconic News орсон. Бусад Iconic News-ийн дугааруудтай харьцуулахад нэлээд хүзэлт авсан. Нөгөө үзэлтэй хараад ингээ баярлж байгаа штэ. Хоо ямар их үзсэн. Ингээл тэгээ комментэр нь орсон чинь намайг бас бүр амар муулсан байсан. Одоо ингээ миний чадварыг муулвал бас өөр штэ тий. Би ингээ хичээгээд чадвартай болж чадна. Хичээгээд би сайжирч чадна. Тэгтэл одоо миний ингээ хичээгээд өөрчилж чадахгүй тийм юмнуудыг муулаадсан.
ингээл нүүр нь амар байна л гин, царай нь амар байна л гин, нүд нь амар байна л гин. Тэгэл яг тиймэрхүү одоо юмнуудыг ингээ уншихаар ялангуяа эмэгтэй хүн гэдэг утгаараа ч юм уу те надад тэр амар хүнд тусч байсан. Одоо яах вэ? Одоо би ингээд энийг хичээгээд өөрчилж чадахгүй ш тэгэл. Тэгэл дотроо тэгж бодчихвол за угаасаа ингэж болох нь ойлгомжтой. Хүн болгон чамайг таална гэж байхгүй гэл өөрийгөө тайвшруулаад те сэтгэлиаттай шүү гэл. Тэгэл тухайд тоохгүй хаа гэжсэн. Тэгээ за одоо комент уншихаа болчих гээд тэгж байгаа ч гэсэн яалтчгүй ингээ комент руу бүр ингээ явж ороод уншаал гэсэн. Тэгээ шүүмж бол яг би шүүмжийг бол амар зөв хүлээж авч чаддаг гэдэгт итгэлтэй байдаг. Чи гараа хөдөлгөөд ингээл окей би ингээ гараа жоохон баг хөдлөх хэрэгтэй юм байна. Тэгэл нүдээ их цавчаад нүдээ баг цавчаад байна гэдэг. Тэгэл би окей би нэг хичээгээ цавч чадна, би нүдээ баг цавч чадна, би нүдээ их цавч чадна гэд тэг өөрчилсөн. Тэгээ тэгсэн чи ингээл мэдхгүй тэгэл амар муулаалсан ш хүмүүс. Одоо миний ингээ өөрчилж чадахгүй юмнуудыг муулаад байгаа гэсэн штэ тэгжээснээ сүултээ ингээд намайг ажилласаа гараач чи яг энд байх гавьяатай өмнө явж одоо амиа орол явж өөрийгөө дүүжил одоо ингээ барилгаас үсэр мүсэр гэл өөртөө ямар нэг муу юм хий гэд нэг тиймэрхүү комментуудаас амар их байсан. Тэднэр нас надад амар хүн туссан. Би доромжлуулаад би үзээ ядагдаад явж байгаа юм чи ингээд одоо миний ойр дотны хүмүүсийг хамруулж яриаггүй. Тийм болохоор ингээд арай гайгүй даваад яваад исэн байх гэж бодож байна өөрийгөө. Тэгэл намайг ажилласаа халагд чамайг ажлынхаа ч угаасаа ингээд ажилласаа халагдаасаа гэж бодож байгаа. Энтэр гэл амар коммент хийсэхгүй. Тэр комментэд бүр амар их байсан. Тэгэл би дотроо бодож байгаа байхгүй юу? За нэгдүгээр би өөрөө үнэхээр сайн биш байгаа. Би тийм сайн хөтлөхгүй байгаа. Би олигтой ярьж чадахгүй байгаа. Тэр үнэн. Хоёрт ажлынхаа ч гэсэн намайг үнэхээр тэгж бодож ивэл яг уу Руби арай биш байна те. Арай эрт эфирт гаргачлаа. Рубиг нэр ажиллаас нь халах уу? Хүмүүс бүр арай л үзээд байна. Одоо манай телевизийн нэр хүндэд ч юм уу гэдэг ч юм уу те хоорондоо яг тэгж ярьж байгаа байх үү дээ гэж би амар бодож исэн. Тэд нэр ингээд хэлж чадахгүй гэх юм уу? Намайг өрөвдөөд гэдэг ч юм уу тэгээ хэлж чадахгүй байгаа гэж бодож байгаа бах таа гэж бодож исэн. Тэгээд нөгөө Iconic News-ийг гэдэг контентыг дааж авсан хүн даанагч байхгүй юу? Тэгээд даанагч намайг амар хүрхэн. Iconic News амар гоё шүү. Хаста сонирхолтой мэдээллүүд байна. Хүмүүс ингээд таалагдж гин их хандлт авч гин гэдэг хэнгүүд нь би бүр ингээд амар баярлсан. Яа гээл тэл бүр ингээд уйлах гал нэр ингэсэ. Тэгээд би ингээд групп чат руу бичиж байгаа байхгүй юу? Би үнэндээ ингээд та нар намайг ингэж боддог байх гэж бодсон. Ингээд надад хэлэх гэхээр хэлж чадахгүй. Тэр хийлдэг болохоор ч юм надад хэлж чадахгүй байгаа байх үү дээ. Намайг үнэндээ ингэж бодож явах үү дээ гэж би амар бодож исэн. Гэдгээ ингээд шууд хэлсэн байхгүй юу? Тэгэд ингээд танаас юм уу авсан надад ингээд амар үнцэнтэй болж гинөө гэд. Машинаар яриул одоо ингээд хамгийн ингээд ангин ингээд эвтрээл байгаа байхгүй юу? Одоо би гээл хүмт ингээд муулаад тэгэл ингээд цаашаа явж чадахгүй. Тэгэд тэгсэн чинь даанаг чинь тэр үг ингээд тэр машиныг ингээд амар их бензинээр цэнгэлсэн юм шиг ингээд болгоцсон. Тэгэл намайг ингээд амар өмөрсөхгүй бүгдээрээ угаасаа хүмүүс ингээ амар муулт юм аа. Тэгэд ингээд одоо удаан хугацаанд яваад өөрийгөө ингээ хүлээн зөвшөөрүүлж чадах хэрэгтэй. Кайг хар гэж тэгжсэн. Кайх ч гэсэн ингээл хүмүүс амар үзээддэг ус одоо ингээд кай ингээд ингээ хүмүүс хүлээн зөвшөөрөгдсөн байна гэд. Тэгээд тэр хүмүүс надад ингээ амар урам зориг өгсөн байхгүй. Тэгэл за нэрээ тийм дээ гэл тэгээ угаасаа чи бадмарга мэдчихлээсэн шүү дээ. Гэт анх угаасаа муулуулна гэдгээ чи мэдчихсэн гэл. За ямар ч сан тэгж явж агаад Mesa League болвоо. За Mesa League нь юу вэ гэхлээр одоо e-спортын ийм тэмцээн баггүй юу? Ийм лиг бүр тэмцээн. Тэгээд тэрэн дээр ингээд манай Олимплаас хамтарч ажилласан. Тэгээд би ингээд хамгийн их ингээд хөтлөх болвоо. Би e-спортын талаарх бүр ямар ч мэдлэг байхгүй. Тэгээд жахад одоо Mesa League яг CS:GO-оор одоо болсон байхгүй юу? Тэгээд CS:GO одоо яг зүгээр бууддаг тоглоом гэдэг мэдчих гэсэн CS:GO гэдэг нэр нь ч одоо юу гэсэн үг юм те. Бүр юугаач мэдэхгүй тэгээд ингээд хөтлөх болсон. Асуултуудаа ингээл амар бэлдээлтэй ингээл сандран байраа ингээл нөгөө тоглогчдоос яриавал тэгэл баг гэж хэлэхдээ хүртэл ингээл андуурал хамтлаг гэж хэлээл амар ингээд туршлагагүйсэн. Тэгжсэн чинь бас хүмүүс амар муулсан. Тэгээд тэр нөгөө нэг Mesa League-ийн одоо тоглолтууд шууд лайв явсан байхгүй юу? Лайв стрим явсан байхгүй юу? Тэгээд ингээд Facebook дээр лайв яваал тэгэл хүртэлжэл Telcast очоод өөрийгөө дахиж үзэл би сая ямар алдаа гаргасан гэж бүдэ битэрийг тэгэлсэн байхгүй юу? Тэгэл би сайн ингэж жоохон ярьчлаа. Энэ үгээ жоохон буруу сонгочлоо. Энэ асуулт амар их асууж гэж бодоод одоо тиймэрхүү одоо өөр дээр илүү ажиллахын тулд одоо өөрийнхөө дээр алдаануудыг ингээ харж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө хүмүүсийн комментуудыг ялцчихгүй уншиж байгаа. Тэгэл одоо өдөрт бараг амар их яриа авч байгаа байхгүй юу? Нэг тоглолт гарч ирэл аваад, тоглолт дуусаад аваад. Тэгэл яг ингээд яриа авч хахад ингээд одоо тэр өрөөнд ингээ камерамен байгаа. Гэт том камера ингээ барьсан, лайв явж байгаа. Тэр нь тэгээ урд ингээ нөнөг цуцсан, 9 цуцсан. Тэгэл би ингээ асуултууд амар бэлдэж байгаа. За тамирчин
одоо ороод ирлээ гэл тэнгууд ингээ асуулт асуучаал. Тэгэл дууссан чинь нүүнэг чи ингээ нөлөөсөн цэлхэн цаа. Тэгэл өсөө бас амар баярлцсан. Тэгэл яасан гэсэн чи амар гоё асуултад асуулаа, өстой гоёлаа гэл. Тэгэл тэгэхээр чи ингээ амар урамшиж байгаа штэ бүр ингээ сэтгэл санаа ингээ амар хөөрцөн. Тэгэл тэр хоёрыг тэрвэл тэгэл үүд рүү гараад өстой гоёсэн байсан гэл тэгжсэн чи батраа ирсэн ээ. Чамаг ана бил шиг байна гинэ. Хүмүүс тэг комент хийчээд байна гэж надын. Тэгэл би нөгөө нэг амар хөөрцөн байсан сэтгэлчин бүр ингээ тийм үг сонсохороо бүр ингээ навс болчтой юм штэ. Бүр ингээ шууд хоолой зангирчиж байгаа байхгүй юу. Тэгэл ингээ юу ч болоогүй биш гаднаа ингээ жүжиглэхээр тэг яах вэ гэл тэгжсэн аа. Тэг араас нь л хавгаач илүү ирээд дахиад ана бил шиг байна гинэж гэл юу гэлээ. Тэгэл би шууд ингээ амар хичээсэн ч гэсэн бүр ингээ тоохгүй байх гэж бүр амар хичээсэн заяа. Бүр амар хичээсэн. Тэгж байгаа л мэдхгүй шууд ингээл ойлцсан. Тэгээд яг би ингээд хүний дэр гэж өрдөөсөө ойлгохгүй шүү гэсэн юм одоо зарчимтай байдаг хгүй юу. Гэтэ одоо кино минь үзэж ч юм уу хамаагүй л те. Зүгээр ингээд яг жигнэс ингээл асуудал болоод ч юм уу ингээл имзэглээд ч юм уу зовоод ч юм уу гуниглаад ч юм уу яг тэгж мэдрэмжээсээ болж хизээж хүн нүлэмсээ харуулахгүй шүү гэсэн тийм ерөн бодолтой байх гэж хичээдэг хүн. Тэгээд нөгөө нэг амар баярлсан байсан ингээл хөөрцөн. Тэгэл ингээл yes гэл жоохон өөрөөрөө ингээл бахархаал ч юм уу те байжсэн чинь яг тийм үг сонсох бас амар хэцүүсэн. Миний гаднах төрхийг доромжлол байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо би нэг ингээл өөрчилж чадахгүй юм чинь. Яавал би нэг өөрчилж чадах вүлээ. Яавалч би өөрчилж чадахгүй гэж тал. Тэгэл амар шууд уйлцсан. Тэгэл тэгсэн чинь өөнийгч хурж ирэл нам амар ингээд өөдөөс бас уйлцсан намайг тэрэл юу яриад байгаа чи амар хөөрхөн байна чи амар мундаг байсан гэл тэрэл. Тэгэл бүдээ ирснэ чи миний амьдралдаа харж байсан хамгийн хөөрхөн охин битийн чи амар мундаг хөтөлсөн гэ тэр хоёр хоёланг уйлаад уран заяагт бас ингээл ирээл хүүе яна уйлчихж байгаа юм уу гэл зүгээр намайг ч гэсэн хөтөө яаж ингэж ил дээр хилдэг байсан гэж бодож ингээл намайг амар харагдаал яг ингээд иймэрхүү үед хажууд ингээд намайг харагдах миний сэтгэл санааны байдал миний юу мэдрэх хамаатай байгаа хүмүүс байна гэдэг надад амар гоё санагдсан. Патриоттэй би тэр үед яг жоохон гомцсон л доо. Патрик өөрөөсөө хэлээгүй тэр үгээ яг тэр нөгөө байсан комментиг хэлсэн. Тэгэл санаа тавиад ингээ бүр миний өмнөөс ингээ уйлж байгаа нь бас ингээд надад бүр ингээд амар үнэтэй байсан. Надад тэр нэг амар сэтгэлийн дэм болсаахгүй юу. Тэр тусыг лав хизээж мартахгүй гэж боддог. Тэг угаасаа мартахгүй. Тэгээ дараа нь болохоор YouTube дээр хамгийн их одоо дагагчтай сувгууд гэх тийм мэд оруулсаахгүй юу. Тэгээ тэгсэн чинь бас амар харагдсан. Чи тэр хүнийг мартчихлаа. Чи ингэчлээ, чи тэр тоог нь буруулчлээ. Ямар аимшигтай ирдیں۔ Ямар яасан. Тэгэл царай мараа үс хүмүүс гэл бүх юмыг дахиад яриад. Юу ахгүй юу? Хөтлөгч хийж байгаа хүмүүс бүгд адилхан сэтгүүлч байдаг. Хөтлөгч сэтгүүлч гэсэн ийм албан тушаал тавьдаг. Хөтлөгч бүр мэдээгчдэг. Гэхдээ одоо би зөвхөн өөрийнхөө бичсэн мэдээг уншдаггүй. Надад бас өөр хүмүүс мэдээ бичиж өгдөг. Би тэрийг уншдаг. Тэгтэл одоо тэр YouTube дээр хамгийн их дагагчтай одоо энэ гэсэн мэдээ болохоор миний бичсэн мэдээ бичсэн аахгүй юу. Тэгээд надад өөр сэтгүүлч бичиж өгсөн. Тэр мэдээг би ингээл дахиж яг үнэн зөв үгүйг нь ингэж ингээл нягтлж магтлаад байдаггүй бид нар тэгдэггүй. Зүгээр ингээд яг өөртөө одоо хувьдаа хариуцлагатай байх хэрэгтэй байдаг байхгүй бид нар. Яг би ч гэсэн мэдээ бичихтэй алдаа гаргадаг л да. Ингээл нэг тоон дурч ч юм уу те алдаа гаргадаг. Тэгтэл яг одоо тэр мэдэн дээр гэх юм бол одоо яг ганц миний гадаад төрхийг ингээд доромжлохоос гадна заяа ста мэдээгээ бичиж чадахгүй гэл одоо миний хийгээгүй юмнаас болж намайг бас ингээд үзээдэд тахаар надад амар хөв юмсан. Тэгэл за яах вэ зүгээрээ чи ингээд хүн болгон таалагдах албагүй гэл дахиад ингээд явж байгаа хгүй юу. Ингээл хүчээр. За тэгээд G7 гэдэг кофетэй манай Volume Plus хамтарч ажилласан хгүй юу. Тэгээд одоо ингээд гүйцэтгэх ажлууд дээр нэг юм prank видео байсан. Тэгээд Патрай бид хэд ингээд нийлээд хідэн бед дээр prank оруулж яасан бэ гэж бодсохгүй юу. Тэгвэл яг өөр prank хийх гэсэн чинь дандаа ингээд бүтлгүүдэд яваадсан. Тэгээд би ийм санаа гаргацсан юм аа. Хүмүүсийн реакшныг харъя. Одоо хүмүүсээс хэдийн бай авч явахдаа яг ингээд тэг эхлэхээс өмнө за чи ингээд цамцаа жоохон үдээлчээрээ за гэдэг ч юм уу те. Тэгэж хэлээд хүмүүсийг ямар хариулт үзүүлэхийг харъя гэж одоо бодсохгүй юу. Тэр нэг айгуу сонирхолтой санагдаад гэсэн чи тэр нэг ингээд дэмцсэн. Алтааг Патрай бүгд дэмцэхгүй. Тэг нь окей гэд тэгээ хідэн бэ бичиж байгаа л тэгээд нөгөө нэг ардаас нь цаба бас нэг маск зүгээд ингээ айлгаж майлах байсан. Тэгээд
Макс Малангада хэдэн бичил тэгээ албаар хүмүүсээс тэгж байгаа байхгүй юу. За жоохон үнэтэй хэлчихье гээл. Тэгэл за одоо оролтоо тэдэр авсан гингүүд ингээ албаар тэгж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр одоо тэр хэд юм бэ зөвхөн патриотлог би бас хамт хөтөлсөн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр бас бүр амар үзээд тэгсэн албаар хэлсэн гэдгийг нь өрдөөсөө ойлгохгүйсэн. Намайг бүр ингээл амар муулж байгаа байхгүй юу. Хэвээ чи тийм баян цатгалан яасан гэсэн гэл тэр бичлэгийн хандлт одоо комент нь гэх юм уу одоо хүмүүсийн хандлт амар удаан хугацааны турш үргэлжилсэн. Одоо чинь зарим бичлэг чинь ингээл 7 хоног хүн үзэж байгаа ч юм уу ингээд жоохон чимээг болчтой шүү дээ. Тэгээгүү тэр бүр ингээ амар удаа үргэлжлээдсэн байхгүй юу. Тэгээд манай хамтлагийн нэг эрдмэ гээд нэг хичээл гэхгүй юу. Бүр дээд үе. Тэгээд тэр их чинь ингээ хамтлагийнхаа охтуудаараа ингээ хүзэр тоглож исэн. Надад ингээд notification ирдэг байхгүй юу. Одоо энэ постн дээр одоо хүмүүс комментчлээ гээд. Тэгээд тэр prank хийдэм бэгийн ингээ амар их муусан байсан болохоор би бүр сүултээ ингээд уншихыг хүсээгүй. Надад notification ирэнгүүт чинь орж үзээгүй. Тэгээд тэр үед ингээ хүзэр тоглож агаад яагаад чинь тэр би ингээд нэг notification ирэхээр нь ороод үзсэн байхгүй юу. За одоо хүмүүс яг юу гэж комент бичиж гин гээд. Тэгсэн чинь одоо би яг уншиж үгүй за. Энэ комент бүр намайг бүр ингээд зүгээр л ингээд сийчсэн да. Хайр гэдэг чинь almond заяа гэдэг нэртэй аккаунттай хүн зэ ингэж утсан. Даарч байна гэд хэлчих энэ төр та нар баян сайхан болохоор энгийн ийм хүмүүсээр тохуурхаж инээж болно те. Дарвайсан эргүү авгаавэ. Шоолж инээж айлгуудж байгааг нь хараад агаарай. Чиж олигтой сайн хүнтэй учирч ижи аваа амьд салгалж байгаа дээр юм сурч авахгүй бол залуусын дэвсгэр болж нарантуулаасч байтугай хогийн цэг дээрээс ч уцлаж чадхааргүй болно шүү. Үнтэй юм хэрэгэлдэг хямдхан им минь ийм алцгар хямдхан ирвэхэнүүдийг ТV салбарт яах гэж авдаг байна. Лайв интрэ хийгээд хөхөн унжуулад байрныхаа залуус ашиглуулад явж байхдаа таарна. Ерөөл шүү гэж байгаа байхгүй юу. За энэ бичлэг болохоор 19 оны 11 сард тавигдсан бичлэг. Тэгээд энэ комент болохоор 4 сард бараг бичигдсэн комент хаа. Тэгээд 4 сард болохоор нүг за энэ комент надад яагаад амар хүнд туссан бэ гэхлээр манай аав өнгөрөөд удаагүйс ахгүй юу. Өөр босод комментүүд дээр би нэг ингэж амар хариу бичиж юм уу хариулт үзүүлэхгүйсэн. Яагаад гэвэл зөвхөн намайг доромжилсан. Өөр хүнийг хамаатуулаг байсан болохоор гэсэн чинь энэ дээр чиж олигтой сайн хүнтэй учирч ижи аваа амьд салгалж байгаа дээр юм сурч авахгүй бол хэцэн байгаа хгүй юу. Тэгээд аав ээжийг оролцуулаад амьд салгалж малгалж гээд энэ нь надад бүр амар хүнд туссан. Тэгээд ингээ хүзэр тоглож байгаа бол би коммент уншаал шууд сонирн болоод 0 ороод тэгэл уйлцсан. Тэгээд намайг үснэ гэхдээ өдөр манай хамтлаг хүмүүс мэдээгүй л дээ. Тэгээд би ингээд амар уур хүрээд аав ээжигийн амьд байгаа дээр нь гэдэг одоо энэ хэсэг амар хүнд туссан хгүй надад. Намайг зүгээр оролцуулж муулж болно. Зүгээр бити ингэж миний аав ээжийг оролцуул гэж миний амар уурсан. Өөртөө амар бас уурсан. Тэгээ одоо ингэж байгаа хүмүүс цааш та яах вэ гэд. Гэт хариу үзүүлэхгүй чадаагүй, тоохгүй чадаагүй. Яг сэтгэлийн хатгүй матгүй байгалах л та. Гэхдээ ингээд аав өнгөрөөд удаагүйсэн болохоор бүх зүйл дээр нэг ийм болчихсон. Яа гэл зүгээр шантарч гад. Тэгэд би ингээд меншн хийгээд хариу бичсэн хгүй юу. Тэр одоо юугаа ширлээд тэгсэн чинь ингээ ямар ч респонс байгаагүй. Намайг блоклцсан байсан. Меншн хийгээд бичгээр одоо тэгж муулж байгаа хүмүүсийн одоо тэр том одоо зориг гэх юм уу тэр том ам нь хаашаа алга болчт юм бол үг гэдэг чинь ер нь бол амар юм хүчтэй байдаг штэ. Яагаад ингэж хүний оронд өөрийгөө тавьж үзэж хүн муу юм хэлхээс өмнө яагаад тэр мөрийн өртөөсөө боддгоо бол энэ комент миний төвчээрийн бүрийг дээд хязгаарсан. Тэгэл намайг хүмүүс муулсаар л исэн. Чи одоо болооч ажилласаа гараагүй л юм уу? Тэргээл муулалтны өртөөсөө багсаагүй. Гэл дандаа л ингээл амар муулуулаад оромжлуулаад исэн юм байхгүй л дээ. Олимпласт 9 сар дөрөвтлөө өгсөн гэхээр чи нэг жил 4 сар ажиллахдаа дандаа муулуулаад байсан юм биш. Намайг дэмжижсэн, харилжсэн, урамшуулжсэн. Тийм хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүс нэмэгдсэн амар их баярлж байгаа. Тэр хүмүүсийн одоо урмын үгээр ингээл амар тэтгэгдээд хүч аваад явж исэн. Тэгэд ингээд аавыг ингээд амьд байхад ингээд тэр хоол норж байгаа байхгүй. Тэгэл би ингээд аав хэлж байгаа. Аав ингээд ажил асуугаал миний хөстө мундаг хэлээзээ гэл тэнгүүд. Надад тэгтээ хүмүүс амар дургаагаа намайг амар муулж байгаа гэл тэнгүүд аав хөрхөн юу гэж муулж юм. Бити тоо угаасаа хүмүүс ингээд хатархаж байгаа яасан гэл тэгж байгаа байхгүй. Амар хөрхөн өмөрөөл манай аав жоохон ингээд ийм хүн байхгүй.
Тэг өөрийнхөө хүмүүсийг амар өмөрдөг ингээд хамгаалдаг төрөл юм баггүй юу. Тэгээд намайг амар өмөрчсэн. Миний бити тоо гэл. Түрүүний энэ хүний комент аавда шууд ингээд ховлмоор санагдаж байгаа байхгүй юу. Тэгэл би аав руу ховлсон л доо чадаар. Аав ингээд унших юм шиг санагдаад тэр үед ингээд ээж хоол өөр хүн байхгүй надад гомдлох хүн байхгүй очоод яа намайг ингэчлээгээ удтаа гэл юм хамгаалах хүн байхгүйсэн. Тэр бас надад айгүй хүн туссан. Аав ингээд хичнээн тэр чадыг уншихгүй, хичнээн тэр чад нариу бичихгүй ч гэсэн жоох ингээд сэтгэл хангасан. Тэгэл би ингээд нөө 0 дараал нөгөө юм ширлэл. Тэгэл бичил гараад ирсэн чинь манай хамтлагийн хүмүүс бүр ингээд ууралцсан суужсан амар хөргөн. Тэгэл ингээд доор комент хийжэл намайг өмөрөөл тэгсэн чинь надад бас амар гоёсэн. Хин ч яахгүй гэсэн чинь надад ингээд миний өмнөөс ингээд стресстэй нервтэй дууралж байгаа намайг өмөрч байгаа хүмүүс бэнжтэй гээд тэр үед би хамтлагийнхаа охтуудад амар баярлж исэн. 0 тахад нөгөө надад ингээ хинч байхгүй юм шиг санагдчихсэн гэсэн шүү дээ. Очоод ингээд гомдлох юм байхгүй гэд. Тэгээд ингээ амар юм ядуу мэдрэмж авчаад ингээ 0-оос гарч байгаа байхгүй ингээл амар тайвшраал. Тэгэл тэгсэн чинь ингээд миний төлөө ингээ амар санаа зовсон хүмүүс байгааг хараад би бүр амар баян мэдрэмж авсан. Тэгэл өөрийгөө ингээл дандаа хүчтэй авах хэрэгтэй шүү. Сэтгэлийн тэгээд авах хэрэгтэй шүү. Юунд сандарчлахгүй шүү. Дандаа хичээх хэрэгтэй шүү. Тэгэл гэж дандаа өөрийгөө ингэж дайчилдаг, хурцлдаг гэх юм уу. Тэгээд ингээд дааж чадахгүй имзэглээд байгаадаа өөрийгөө бас амар үзээддэг гэсэхгүй юу. Ийм хим давчхаж чадахгүй байхтай авах тий гэж бодоод тэгэл тэр үед би бас өөрийгөө өөр хүмүүстэй харьцуулж эхэлсэн. Одоо над шиг хүмүүсээс ийм амар хүзээдэл давж хахад одоо надаас дээр идэг лаглаг хүмүүс ямар аимшигтай юм авдаг болоо. Ямар амар хүзээдэл давдаг болоо. Эдгээр яаж юм амар хүчтэй идэм бэ гэж бодоод тэгээ би өөрийгөө бодсон амар арчаагүй санагдсан. Тэгээд одоо өөрийгөө ингэж амар удаан хугацааны турш бодсон байхгүй юу? Чи амар сул тараа байна. Чи амар хүчгүй байна. Чи амар амархан шантарч байна. Чи амар арчаагүй юм бэ гэл. Тэгсэн чи энэ бодлууд бас нөгөө нэг ирдэг нөгөө үзэн ядалтууд ингээл нэмэгдээл бүр ингээл амар хэм болоод тэгэл ар гэрийн асуудал тэгэл бүр ингээл нэг юм болцсон. Тэгэл би заавал ингэж байгаад байх хэрэг байна уу? Хүн болгон заавал хүчтэй байх хэрэгтэй юм уу? Хүн болгон заавал сэтгэлийн хаттай байх хэрэгтэй юм уу? Хүн болгон заавал мундаг тууштай байх хэрэгтэй юм уу гэж боддог болсон. Заримдаа ингээд жоохон сул байх зүгээр штэ, заримдаа арчааг байх зүгээр штэ. Заримдаа юмнаас шандрах зүгээр штэ гэж бодоод өөрийгөө тайвшруулдаг болсон. Тэгэл нөгөө хүмүүсийн мундаг шүү, хичээгээрээ итгэж байгаа шүү гэдэг өгнөд ихэндээ амар гоёсэн ч гэсэн сүүлдээ ингээд бүр амар дарамттай санагдаад болцсоохгүй юу? Хэрвээ би мундаг биш болчвол яах вэ? Хэрвээ би хичээгээ болчвол яах вэ? Хэрвээ би шантарчвал яах вэ? Тэгэл би одоо үзээ ядагдах уу гэж боддог болсон. Тэгэл өөрийгөө за зүгээрээ хундланд орох зүгээр it's okay not to be okay гэж үдэн штэ. Зүгээр биш ах зүгээр энэ зүгээр л ингийн л зүйл. Бити ингэж өөрийгөө амар боруудах. Бити өөрийгөө үзээд бити өөрийгөө арчаагүй гэж бодгээд өөртөө амар дэм өгдөг болсон. Яг нь би хөтлөж байгаа ажил дуртай. Би амар дуртай. Тэгвэл Volume Plus хийжээж диплом нэгч үзээгүй. Мэргэжлийн ур чадвар хардаггүй. Volume Plus-ыг цэвэр сэтгэл хардаг. Хэр юмыг чадахгүйсэн ч гэсэн цаа чадъя сурыг гэх одоо тэр хэр сэтгэлтэй, хэр ирмэлцэлтэй, хэр тууштай байна, хэр ингээд одоо ингээд нийт төвшөнд яваад тахгүй ингээд шинийг хий ингээд ер нь аль хэр ажиллаа гэсэн сэтгэлтэй, хэр шинийг сурыг гэсэн ирмэлцэлтэй байна. Хэр үнэнч байна. Тэ гэдгийг л ер нь хардаг байхгүй юу? Яг л ингээд дотоод чадвар, дотоод гээд сэтгэл зүй, сэтгэхүй, тэгээд хүсэл эрмэлзэл тийм юмыг хардаг. Тэгээ яг намайг хаана сурсан гэдгээр биш, намайг ямар хүн бэ гэдгээр нь ажилд авсан тийм газар болохоор би амар баярлагдав. Би ажилдаа амар дуртай. Тэгээд яг ялтчгүй одоо энэ нэг сэтгэл зүйн одоо энэ их одоо үзээдэлт тэгэл одоо тэр үзээдэлтээс гадна миний бас хувийн юм байгаа штэ. Тэгэл ингээл аль болох энийг л үуч болоог юм шиг ингээл байгаа л тэгээд ах тусам ингээд бүр ингээд дотроо ингээд бүр үхсэн үхээд ингээд ингэсэн. Тэгэл өөрийгөө нөгөө үзээ ядах галтай ингээл арчааг байгаагаа үзээ ядах гал. Тэгэл мэдхгүй тэгж байгаа л за ер нь ажилласаа гар идөө гэж бодож эхэлсэн. Амар удаан бодож байгаад тэгээд өргөдлөө гэж гарсан байгаа. Тэгээ миний одоо гарсан ажилласаа гарсан хамгийн том шалтгаан нь одоо энэ байна. Яг бүжиг нэгт хөтлөгч хоёрт яваад байгаа байхгүй юу? Тэг хөтлөгч гэсэн ажилдаа зүгээр амар дуртай болохоор яалтчгүй ингээд сэтгэл зүйн маань дийлсэнгүү гэхгүй. Тэгээд энийг үзээд хүмүүс намайг гэж бас бодголох. Ийм хэмнэн дээр ингээд тахтай байдیں۔ Юу арчаагүй юм. Сүртэй юм үртэй ингэж магадгүй л.
Гэтэ яг уу надад энэ амар тийм том сүртэй зүйл байлаа. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс донд хүмүүсийг муулдаг, сошиалаар ингэж дайрч тавшилдаг, доромжилдаг хүмүүс байгаа бол дараа нь дахиж хүмүүсийг тэхийнхаа өмнө 2 удаа бодож үзээрэй ядаж эхлээд яг тэр хүний оронд өөрийнхөө тавьж үзээрэй за. Хэрвээ би тэр хүний оронд байсан бол надад хий нэгэн танихгүй хүн ийм бичгээд би яаж хүлээж авах байсан бэ гэж бодоорой за. Дараа нь өөрийнхөө хамгийн дотны үнийг бод. Өөрийнхөө ээжийг, өөрийнхөө аавыг, аав чинь хий нэгнээс, ээж чинь нэгнээс ийм муухай комент аваад хүлээж авах вэ гэдгийг бодож үзээрэй за. Тэгэж комент бичлээгээд чиний амьдралд амар том сүртэй, амар юм huge өөрчлөлт авчрахгүй л бичихгүй байгаа сурч байгаа. Би таныг өрдөөсөө хий нэг битгий үзээд гэж хэлээгүй. Надад ч ихэнх дурггүй амар олон хүмүүс байдаг. Гэл дурггүй ч юм уу те хийх юм таалагддаггүй ч юм уу те. Тэглээгээд би заавал ингээл яа гэл ингээл дайраад ахгүй зүгээр дотроо л хатгалж байгаа. Тэ чи тэгэж ингээл гаргалаа тэр хүн рүү дайрлаа тэр хүн рүү доромжлоо гэд чамд орж явах юм өртөөсөө бүр нэг ширхэгч байхгүй. Тэгээд битгий үзэн яа тийм амар инхийн цагаан тагтаа бол гэж хэлээгүй. Зүгээр тэгэж хүнийг доромжлохоос өмнө 1 удаа 2 удаа бодох гэж хичээж байгаарэ гэж хэлмээр байна. Иймэрхүү өмнөд чи ингээ удаа үргэлжлээд тахаараа амар ингээл хэцүү болд юм байна л да. Хэцүү болд юм билээ. Тэгээд тэр чин зөвхөн ингээл нэг сошиалэр хийж байгаа үзээд над дээр байхгүй штэ. Өөр бас жижиг асуудал надад зөндөө байгаа. Тэгээд иймэрхүү юм ингээ амар удааны мэдээд тэрхээр миний сүлдээ би үүддэг болцсон. Зүрх үүддэг болцсон, толгой үүддэг болцсон, толгой иргэдэг болцсон. Тэгээд эмнэлэг твцсэн би мэдрэлийн ядаргаа гээд ер нь бол урд нь ингээд сэтгэл зүй бид нэг амар нөлөөлдөг гэж боддггүйсэн ч гэсэн тэр үед бол бодсон. Тэгээд бас хүнд ингээд гомдлоод байх би дурггүй байхгүй юу? Яг гэвэл амар одоо аав ээжтэй ч юм уу тахигчтай гомдлол тэр хүмүүс чиний өмнөөс амар санаа зовно. Чи тэр хүмүүст ингээд одоо бас ингээд сэтгэлийн зовниулах юм нэмж байгаа гэсэн үг. Хоёрдугаар одоо зөвхөн найз найзуудтай ч юм уу ярьж олно л доо. Гэхдээ чи тэр хүмүүсийг бас давхар стресстүүлнэ. Тийм болохоор яриад нэг хэмээ. Тэгээд зарим хүмүүс нь ярьлаа гэж бодоход зарим нь ердөөс тоохгүй, зарим нь айгүй бол баярлна. Зарим нь юу зөвлөхөө хүн мэдэхгүй. Бас ингээм амар хэцүү байдалд орно. Чи тэглээ хүнд ярьлаа гэд чиний зовлон одоо нэг юм байлаа гэж бодсон штэ. Чи ингээд жоохон хэсгийн ч юм уу тэр хүмүүст өөрүүлээд тоор ингээд зовлонгоо чиний зовлон ингээ хуваалцаад дүүрнэ гэж байхгүй. Чи ярьсан ч гэсэн чиний зовлон бүтнээрээ чиний нуруунд дээр толгоон дээр байж лана гэсэн үг. Тийм болохоор би ингээ ярихгүй байхыг илүүд үздэг. Ярьлаа гэж үж өөрчлөгдөхгүй болохоор би бас өөрөө нөгөөний намайг ингээ үзээддэг хүмүүс оронд өөрийгөө тавьж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ тэр хүн өөрөө дандаа бас тийм амар үзээдэлтийг авдаг. Тэгээд тийм болцсон бол яг уу тэр хүн хангалттай ингээ хайрыг авч чадаагүй хангалттай ингээд хайрын дунд байдаггүй болохоор бас юм болцсон бол яах вэ гэж бодоод бас амар өрөвддөг. Ингээ үзээд байгаа ч гэсэн ингээ жоохон бодоод үзэнгүүт өрөвддөг. Тийм болохоор би энэ бичлэгэрээ хэнийгч буруудах гээгүй шүү. Бүгдээрээ би бинийгээ хайрлах гэж хичээгээрэй. Тэгээд энэ хүн надтай ингэж харьцсан бол би ч гэсэн энэ хүнтэй тэгэж харьцсан гэдэг ийм үзэлтэй битгий байгаарай. Хүн болгоныг л хайрлах гэж хичээгээрэй. Тэгээд би бас энэ бичлэгэрээ Volume Plus-ын одоо хамт олон зөнөөх баярлаа. Та нар надад зүгээр нэг хамт олон зүгээр нэг найзууд гэдгээс ч амар татан болцсон хүмүүс шүү. Volume Plus-аас би зөндөө юм сурч авсан. Би хүмүүстэй ярилцаж сурсан, харилцаж сурсан, би ажил хийж сурсан. Би хариуцлагатай байж сурсан. Би юм хийж сурсан, би алдаж сурсан, би онож сурсан. Тэгээ зөндөө гоё ах ихтэй найзуудтай болсон. Тэгээд хангалттай хүчтэй байж чадаагүй дуучлаарэ гэхгүй. Бүгдээрэнд нь хайртай шүү. Гоёлаа. Одоо ихтэй миний сэтгэл санааны байдал хамаагүй дээрссэн л дээ. Яагаад гэвэл бүжигтэй буцаж орсон. Гэтэ одоо хараад идсэн хүл орой байгаа ч гэсэн би бүжигтэй буцаж орсон. Өөрийнхөө суг гэдгийг дахиж мэдэрсэн. Тэгээд суг гэдгийг мэдэрсэн ч гэсэн дахиж ингээ улам хичээх ингээ урам зориг авсан. Тэгээд мэдгүй ер нь аль хамаагүй тайвширсан. Тэгээд би ээжтэйгээ хамт амьдардаг болсон. Ээжтэйгээ одоо хамт байхгүй гол да. Ээжтэйгээ би ер нь нэг баг хамт амьдарч үзээгүй. Тэгээд ингээд хамт амьдарч байгаа. Тэгээд ингээ ээжтэй ирэхлээд ээжийнхээ хоол молыг идэж мэдээд хэсэг хугацаанд амар гоёсан. Тэгээд хүл орой гээ тавигдчихулээд буцаж ирээд ээжтэйгээ бас гоё наа.
Ер нь сэтгэлээс амар дэрцэн. Тэгээд зүрх мөр хөвтгөө байсан, толгой төрх хөвтгөө байсан, жин юмсан гэх. Одоо зүгээр байгаа. Одоо би иймэрхүү нэг тохоо болцсон. Яг гэвэл иймэрхүү ирэхгүй байгаа болохоор гэх. Тэгээд цаашдаа юу хийх вэ гэхлээр бүжиглэн. Тэгээд YouTube-ээрээ бичлэгээ хийсээр байх болно. Хувьдаа нэг бодсон юм байгаа. Тэр нь юу вэ гэхлээр би нөгөө нэг пластны төтөлдөг гэсэн шүү дээ. Тэрнтэйгээ адилхан контент бас яг хувийнхаа чаналаар ч юм уу хүргэдэг юм уу гэж утсан. Ингээл хов жив, gossip мосып ярьдаг. Гэхдээ одоо дэлхийн одуудын, гадаадын одуудын хов живийг ярьдаг. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Би сэтгэл санааны хувьд арай ингээ хүчтэй болсон. Арай сэтгэлийн хаттай болсон. Энэ бол одоо иймэрхүү мийг бас таахгүй байх гэж байна. Анх нөгөө нэг муулуулахаа мэдчихсэн гэжсэн шүү дээ. Тэгээ зүгээр анх ингээ мэдчих яах өөр заяо. За тэгхийн ойлгомжтой би мэдэж байна. Би бэлэн гэж бодох өөр яг нүүр тулахаараа шал өөр юм билий. За тэгээд хамт байсан баярлаа. Тэгээд би дайртаагаарай. Би муухайг битэлж байгаарай. Би нэгөө үргэлж хүндэлж хайрлж явж байгаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай. Өөрөө үргэлжлээ. Go, G, come on, G.